Бодмөрийн зэрэг гэдэг номыг бол Монгол бичгээр байсны одоо хөрвүүлээд хуучны Монгол бичиг. За тэгээ зарим нэг үгийн нууд бас орчин цагийн хэлээр тайлбарлах маягтаар явсан энэ ном байгаамаа. Зарим хүмүүс энэ одоо очих нь ойлгохдохгүй байна. Ямар учиртай юм болоо. Их төвхтэй байна гэсэн тийм асуулт их асуусан учраас үнийг бол бас уншаа тайлбарлаад баг тайлбарлаа явчаа гэж бодож байгаа. Ер нь бол одоо энэ Бодмөрийн зэрэг гэх ном, Бодмөрийн зэрэг ном гэднэсийг бол багшаас шавьд өвдөлсөлж тэгж ойлгож одоо нарийн гүн бодож олон дахин уншиж тэгж одоо ялангуяа бие хий сэтгэлдээ өөртөө ургуулах, өвдсөн дургуулах гэж мөрдлөг болоход бол дахин судалж шинжиж одоо үзэж судалдаг тийм ном юм байна тийм. За тийм учраас шууд одоо багшаар хөтлөхөөр шууд уншина гэхэд ямар ч хэлээр тайлбарласан байсан гэхэд ойлгомжгүй тийм бол одоо байдал байх бах тийм ээ. Тэгэхээр энэ цовруул одоо бичлэгүүдийг сонсвол бас өөрийнхөө ойлгоогүйг ойлгоод зарим нэг одоо асуултууд авах болов уу гэж одоо үүнийг тавьж байгаа юм аа. За тэгээд энэ Дашчул хийдээс гаргасан ном байгаа тийм ээ. 2020 онд дахин хэвлэлд гаргасан. Богд лам гэдэг нь шарын шашинч гэж хэлдэг. Ер нь бол гэлүга гэж сайн буйныхан гаадан бой зориг өвдснийхний одоо их төлөөлөл гол шин одоо бурхны шашныг тодруулсан тийм одоо өвдсөн тийм одоо лам байгаа юм. Богдон ховоо ламын одоо Бодмөрийн зэргийн тайлбарыг энэгээр бол мөрөн гүцэд бас ойлгож болох байхаа гэж бодож байна. Тэгээд төвд болон одоо Кирилл орчуулгаар бол ингээд хоёр талд нь хавсраа тавьсан. Тэгээ номон ч одоо сэтгэлгүүрүүдээр бас байгаа бах тийм ээ. Үнийг сонсоод өөрөө уншаад оншоо ойлгохгүй байгаа эсвэл бас тодорхой хэмжээгээр энэ суудыг сонсоод за өөр болохгүй бол одоо өөр багш нараасаа сонсоод ойлгоод ингээд явж болох байхаа гэж бодож байгаа. Тийм учраас ийм одоо асуултууд ямар учиртай энэ зарим үг нь ойлгохдохгүй байна. Зарим орчуулгын таарахгүй байна. Хитрхи их магчилсан байна ч гэсэн тийм одоо яриа хөр бас асуултад нь асуусан учраас энэ үгэн дээр нь тайлбар хийгээд тэгээд ингээ явъя гэж бодоод үнийг гаргасан юм аа. Тэр нэг удаа сайхан нэг үрчлэн сайхан сонсоод номоо аваад уншаад тэгээд ойлгол одоо бие хий сэтгэлдээ бол өвдсөн бие хий сэтгэлийнхээ өвдсөн дургуулад анхааран авлагуулад хамгийн гол нь одоо сайхан сэтгэлтэй бос сэтгэлтэй бусдын тусын тулд их явдалтай бурхны шашны ялангуяа гэлүга буюу гаадан ба зарлиг өвдсөний ёсыг одоо ойлгох Богдлам Зонховогийн одоо гол ном шарын шашин гэдэг бурхны шашны шим зүрх болсон одоо номлуудыг ойлгоход л энэ Бодмөрийн зэрэг гэдэг нь маш их чухал тийм юм а. Тийм учраас та бүгд сайхан сонсоод бас номоо дахин хараад ингээд сонсох сайн бахаа гэж бодчих.